3 дугаар бүлэг. Өмнө ширээ. Нарийн голын өмнө эрэг барьж зүүн баруунаа зээрийн зоо шиг тэнийсэн урт сайхан шилийг өмнө ширээ гин. Өмнө ширээ ихэр дүүрэг овооны зүүн сугаас зүүн шээ аяган нуур тулна. Уртаашаа 3 км орчим юм. Шилийн хотоос чуулгат хаалга орох засмал зам ширээ дайрч өнгөрдөг учраас хот хүрээ орох, хот хүрээнээс ирэх хүмүүс өмнө ширээгийн энэ буудлаас автобусанд сууна. Бас эндэл ирж автобуснаас бууна. Өмнө ширээ бол манхан усныхны хүсэл хясал, баясал зовнил, ганцаардал цөхрлийг шингээсэн сэтгэлийн олом юм. Манхан усныхны хувьд өглөөний наран өмнө ширээгээс мандаж, үдшийн сар өмнө ширээгээс ургадаг гэж үзнэ. Намайг хүүхэд байхад хүмүүс гадагшаа дотгошоо явах нь бага байлаа. Жил тойрондоо хэн нэг нь хошуу орвол тэр нь жилжингээ хот айлын сонин мэдээ болж хүмүүсийн ярианы гол сэдэв болдог байв. Айлууд хот орсон нэгэндээ цай давс тэргүүтэн аахар саахар зүйлс захина. Зарим айл сургуулийн хүүхдийн биер цаасч захина. Хот орно гэдэг тухайн үедээ том ажил байжээ. Нэгнээ хүндлэн хот орохоор явсан гэж бахархна. Хот явж байгаа хүн захиасыг тэр шаалгүй загсан болгоны нэг бүрчлэн авчирч өгнө. Тэр үеийн хүмүүс нэг л өөр юмсэг, халуун дулаан, цагаан цайлган байж тээ. Хот хүрээ яваад цөөн хонож байгаа нэгнээ одоо л ирж байгаа юм гэцгээж өмнө ширээ рүү хараа бэлчээж хүлээн. Зарим нь байшин, зарим нь манхны орой дээр гарч ширээн дээгүүр өнгөрөх автобус харна. Автобус зогсож хүн буугаад ирэхэд өндөр дээр байсан хүн мөн байна, ирлээ гэж хашгирч гар даллан гэрийн зүггүй. Тэгэхэд айлын эзэгтэй холоос ирж байгаа нэгнээ халуун цайтай байлгах гэж галаа ноцоодог билээ. Автобуснаас буусан хүн алхасаар гол дөхөөд ирэхээр багчууд тосож гүйлдэнэ. Уяа ойртод ирэхэд том хүн гэрээс гарч үүдэн дээрээ угтаж оруулдагсан. Манхан усныхан юмд явахдаа засмал замын 223 км дэх цэгт очиж гар өргөөд автобусанд суудаг. Энэ цэг бол манхан усныхны задгаа өртөө байлаа. Бид олоола. Манайхан явах суух нь олон. Ах бид хоёр эгч нарын хүүхдүүд бараг 10-аад хүүхэд сурагчийн амралтаар араараасаа цувралдан ирж сургууль эхлэхэд бас хойноосоо дагалдан явдаг байлаа. Задгаа өртөө маань жилийн жилд бид нарыг дуу шуугүй үдэж угтаж байжээ. Намайг л гэхэд Шилийн хот Бээжинд байсан 11 жил 40 гарын удаа үдэж угтсан байх нь. Өнгөрсөн зууны 80-аад оны ихээр 2 дахь эгч хадамд гарч хадминд очих гэж энэ задгаа өртөөн дээр бүтэн 3 өдөр хүлээж байж автобусанд суусан юм. Тэр үед зорчигч цөөн, автобус цөөн, зам муу. Тийм учраас Шилийн хот чуулалт хаалга хооронд өдөрт 2 автобус явдаг байв. Шинэхэн ургалсан эгчийг манайхан өглөө гэрээс гарахт нь хүүхэн мордуулах ёсгүй эцээж морьтой үхэр тэрэгтэй 10 гаруй хүн зам дээр хүргээд очиход автобус ирсэнгүй. Умардын хүйтэн салхи манхан усаар өнгөрч ширээг өгсгöd хан хаалтгүй болж таарсан бүхнийг шавхран шилбүрдэх тул хүрхээр очсон хүмүүс бээрч дагжин замын хажууд түүдэг асаач дулаацч байв. Автобусны бараа дөнгөж ойртоод ирсэн чи зорчигч дүүрэн бол зогсохгүй. Хажуугаараа сүнг нүлээд л өнгөрнө. Ингээд маргаашийн автобусыг хүлээх хэрэгтэй болж хүргсэн, хүргүүлсэн, морьтой тэрэгтэй 10 хэдэн хүн их нүүдэл шиг сүр бараатай гэрлүүгээ буцаж байв. Ингэж 3 хонож, бэр мордуулах ёсыг 3-таа давтаж, хүмүүс зам дээр 3 өдөр дагжиж байж эгч хүргэн ах хоёрыг автобусанд суулгаж өгч байлаа. Би бол явах дургүй. Сургууль эхлэхээс хэд хоногийн өмнөөс л гэртээ хоргодож буцахын гунигт автаж эхэлдэг. Цагийн зүү миний санаагаар ганц мөч, ганц хором зогсно гэж байх юм биш. Ингэсээр байтал явах цаг тулаад ирнэ. Аав ээж хоёул үүрээр босож, дэн зуласааж байж, цай чанаж, хоолоо болгоод намайг идүүлж уулгаж өмнө зам дээр хүргэдэг байсан. Аз таарвал өдөртөө яваад өгнө, бүтлгүй итгэл бас хэд өдөр зогсноо.
Автобусанд суулаач зорчигч дүүрэн суудалгүй бол замын турш зогсож явдаг байлаа. Залуу байхад хөл өвд нь ядарна гэж байх юм биш. Зогсоод л явна шүү дээ. Гэртээ ирэх сайхан. Эхэр дүүрэг овоо харагдахтай зэрэгцсэн зүрхний химнэл түргсэж задгаа өртөөндөө буухад баяр догдлол цээж дүүргэн. Дөрвөн зүг цэл ногоон, дэрс цахилдаг сэгсийн багсайж зүлэг ногооны нялх үнэр сэнгэнэн. Тэнгэрч шууд жиргэж алсын хөх уулс дүнсийн угтдагсан. Хаврын 3 сарыг баран үдээд цэцэг ногоо ганхах зуны 7 сард гэртээ буцаж ирэхэд нутаг минь юутай гоёхон үзэгсэлэнтэй вэ. Энэ бүхнийг зүрхээрээ мэдэрч бага зэрэг зогсоод гэр зүгээ алхахад сувраг хайрхан алст дүнхийж энгэрийн нь гүн ганг өвгөн хүн хөмсгөө зангидсан мэт сүртэй. Жаахан алхвал манхан усны айлуудаа суунаглах хөх утаа саваа модон тогтоосон хиймрийн дарцаг тэртээ баруунаа дүнхийх манхан хөршүүдийн цагаан байшин цайлалзан үзэгдэнэ. Бодлын маань мэдсэн шиг манай хаалга нээгдэж хүн гарч ирээд өмнө ширээ рүү харах юм. Тэгээд л 2-3-аараа гаран орон хөл хөдөлгөөн болж дөхөөд очиход хоньны хэвтрээс үтэг шавхаа үнэртээд дотнохон сайхан. Гэрийнхээ өмнө хүрэхэд манайхан намайг угтаж аваад би ээжтэй үнсүүлээд гэртээ ордог байлаа. Мах хурууд хөшөглөөд ээжийнхээ шаргал цайг оочлох зуур намайг тойрч суусан манайхан. Өчигдөр орой хэдэд галт тэргэнд сувдаа? Өглөө хэдэд автобус хөдлөв. За Бээжин халуун байна уу? Гэх мэтээр асуултаар болно. Хот айлынхан гаднаас орж ирэн сонь сайхан асууна. Манхан усныхан хол яваад ирснийг нэ ингэж угтдаг заншилтай. Сургуулийн амралтаар ирэх болгон хөршүүд манайд ирж амьдралын тухай, сурлагын тухай яриа үүсгдэг. Тэдний минь энэ яриа хөөрөө зүрх сэтгэлийг бүлээсгэж, нутаг түмнийхээ сайхан сэтгэлийг зүрхээрээ мэдэрдэг байлаа. Энэхүү уламжлал даачлалт хувьсгалын дараа гээгдэж мартагдсан та. Манхан усныхан гэхээс илүүтэй бид гэвэл оновчтой байх. Бид нар 20 дугаар зууны 80-аад оны эхнээс 90-ад оны дунд хүртэл байшин барилгагүй задгаа өртөөн дээрээ автобус ирэх цаг мэдэхгүй, зогсохгүйг мэдэхгүй, тэрчлэн ирэх ирэхгүйг нь ч мэдлгүйгээр 10 хэдэн жил аз харж нааш цааш яваад байжээ. Ингэснээр 90-ад оны сүүл болоход байдал өөр болж эдүгээ 21-р зуунд хувийн машинтай болцоож 80-ад оны өвөрмөц үе түүх болон үлджээ. 1999 оны улсын баярын чөлөөгөөр гэртээ харж аав ээжтэйгээ хэд хоноод буцахад аав зүүн айлын тэргийг гуйж хөллөөд ээжтэй хоёул эхнэр бид хоёрыг зам дээр хүргэж үлээ. Тэр өдрийн дуниарцсан тунгалаг гэж аав ээжтэйгээ хамт байхын сайхныг хэлэх үү буцмааргүй, явмааргүй санагдаж байж үлээ. Өмнө ширээ хот айлаас километр гаруй зайтайч манхан усныхан задгаа өртөөн дээр бууж байгаа хүн хинбэ гэдгийг хараад л танина. Нүдний холын хараа нь тийм сайн. Шилийн хотод төрж өссөн манай ангийн хүүхэд энийг машад гайхан асууж тэгж сайн хардаг байхад ямар нэг онцгой чанар байна уу гэж байлаа. Тэнүүн сайхан хөдөө нутагтаа амьдардаг малчин монгол хүний хараа ийм л байдаг. Энэ бол гайхмаар ч юм биш, иж шидч биш. Өссөн ахын тэгж өсөгдөг юм. 2005 онд намайг Монгол улсын говьор жиптэй давхиж байхад монголчууд 4-5 км-ийн холоос хүн чулуун хөшөөг харж байв. Тэр хөшөө газраас дээш 1 м өндөртэй чулуу шүү дээ. Зах хязгаар нь үл харагдах Монголын говьд засмал зам ховор. Тийм байтал монголчууд зүг алдна гэж ёр үгүй. Очих газраа төөрөлгүй давхиад л очино. Энэ бүхнийг харсан хятад нөхөр маань үнэхээр амаа ангайтал гайхаж байсан да. 1999 оны 10 дугаар сарын 1-нд хятад улс байгуулагдсан 50 жилийн ойг урд байгаагүй сүрлэг тэмдэглэж, Тяньмэний талбайд болсон цуглаанд би байгуулгын төлөөлөл болж оролцсон юм. Ингээд 10 дугаар сарын 1-ний орой 7 цагт их нэртэйгээ Шилийн хотоор автобусанд суулаа. 8-9 цаг яваад өмнө ширээ хүрв.
Бид хоёул автобуснаас буугаад хойд зүг барьж алхахад тас харанхуй оддын сүүмгэр гэл баач үгүй байв. Айж цочмоор юм үгүй боловч үе би зарсхийн. Шөнийн замд эскэрч яв гэдэг хуучин үгийг санаж эскэрч үзлээ. Хоолойгоо засч үзлээ. Энэ миний нутаг учир төөрхийн зовлон байсангүй, тас харанхуй шүн жаахан айдас төрүүлж байлаа. Төдөлгүй манай хотны нохтын хөв гих баригл дуу чимээлхэд гэртээ дөхөж ирлээ дээ гэж санаа амарч билээ. Шилийн голын Монгол дунд сургуульд сурч байхдаа Монголын алдартай яруу найрагч Чойжлын чимдийн би Монгол хүн шүлгийг цээжлэн. Аргалын утаа бориглсон малчны герт төрсөн би атар хээр нутгаа үлгий минь гэж боддог. Анх уншихтал сэтгэл зүр хөөрн догдолсон. Аав ээжээ сансан хүүхдийн сэтгэл, утаат бор гэрийн цэнхэр утаа, аргалын галын үнэрээ сансан хөдөөний хүүгийн сэтгэл байж тээ. Өмнө ширээгийн зүүн суг элсэн манхан болж үргэлжлэн. Тэр манханд байгалийн юм уу, таримл юм уу мэдэхгүй 9 хайлаас сүглэж байдаг байв. 9 хайлаас сүглгэр том удаг мод шиг сүртэй. Нартай өдөр сүүдэртэн зогсох үед навч намайн сэрчиг нэж үлгэр домогт гардаг хүйтэн салхисийг их мангасын агуйг санагдуулна. Илээ харцгай үүрлэж байсан гэрч модны салаа үндэс дүүрэн сангас цайран байдаг. 9 хайлаасны тухай олон домог бий. Мөчөр намаа салааг нь хөндөж болохгүй, догшин мод гэж нутгийн хүмүүс амдамжуулан ярьдаг байлаа. Би байнга өмнө ширээ рүү харж зогсдог байв. Үйлсийн бараан сүүдэр баруун манхан усны айлууд өмнө ширээ дээгүр өнгөрөх үед хүүхдүүд бид тэнгэр харан дороо эргэцэж нарг өг наашир сүүдэргөөг цаашаа яв гэж бархиралддаг байв. Өвгөн илээ манхны орой дээр хүзүү нуг дайлган ан хийхээ мартаж далавчаа хөштөл удаансан. Илээ харсан бид илээ наашаа ир би чамд модон гутал хийж өгье гэж хашгиралтна. Би нохоогоо дагуулan туулайн ав хийн гэж манх бургас дамжин тэнэд ширхэг үс чололгүй гэлдэрч яваад бутнаас дэрхийн боссон бүдэн шуунаас цочиж сүнсээ зайлтал айж билээ. Дурсамж бүхэн сайныг шүүж мууг орхитг нь хүний ёс. Ай хөөрхий, тэртэд үлдсэн балчир нас минь. Үлзээгөө өгсөн унган багын нутаг минь ээ. 4-р бүлэг. Миний ээж. Миний ээж Базарма 1929 онд хуучин мянган малжлын талбайн Бошоодой сумын Цагаан манх гэдэг газар төрсөн хүн. Эцэг эхээс ах эгч дүү 3 уул, 1 ах, 1 охин дүүтэй. Хорвоогийн хатуу ах эгч дүү 3 уул дээр дэндүү эрт тусаж ээж минь 4 настай нагц эмээ үлгийтэй байхдаа өнчирч хоцорчээ. Бид ээжийн эмэгтэй дүүг нагц эмээ гэдэг байсан юм. Ээж ихний тал тэнгэр нурж, ах эгч дүү 3 уул бие биедээ хань болж, бие биеэ түшсээр эцгийн гар дээр хүн болжээ. Ээжийн минь аав Санжааж ав. Ээжийн минь ээж Сэржмядаг гэдэг хүмүүс байжээ. Хөөрхий. Нагц аавынх амьдрал даржин хэдэн ямаатай. Ингээд 1940 оны хувьсгалын жилүүдэд тэднийх ядуу малчин ангид хуваарлагдав гин. Ядуу малчтын хуралд сууж, ядуу малчин ангийн төлөөлөл болсон нагц аав баян малчны ял хилэнц дарлал мүлжлийг илчилж хилэлцэх эрх завшаантай болсон авч үүнээ хэрэглээгүй боломжийн хэрээр хэрэгээс хилтрүүлж гэрт нь явуулж байжээ. Гал залуугаасаа ханиа алдсан боловч өнчин өрөөсөн 3 үрээ хойд ихийн гар дээр хал үзүүлэхгүй гэж нагц аав хүнтэй суусангүй. Нагц аав өндөр том биетэй атлаа маш хэрсүү зантай, өрөвч зөөлөн, үзэл санаа хэвшмэлдүү хүн байлаа гэж ээж маань ярьдаг юм. Гадна дотнох ажил үйлээ ганцаараа амжуулж 3 балчир хүүхдээ хүзүүнээс нь татаж хүн болгосон юм билээ. Гарвал эцэг орвол их байх нас залуу эрэгтэй хүний хувьд хэр варгийн явдал биш л дээ. Амьдралын хатууд ядарч явсан нагц аав хэдэн ямаагаа сааж архи нэрх бөгөөд нэрсэн архинда байнга согтдог байжээ.
Ээжийн минь ахыг цэрэнд орж гин. 40-од оны дайны жилүүдэд нагц аав коменданны цэргийн албанаас зайлуулах гэж хүүдээ лам дийлхийж өмсгөөд хийдэд суулгажээ. Тэгтэл коменданны цэргийн эрхтнүүд нагцыг сүмээс нь хүчээр цэрэгт татаад явжээ. Жамбегийн октийн сургуульд ээжийг сурч байхад ах нь захидалдаа цэрэг хувцастай зураг болон 10 төгрөг илгээж байсан гин. Тэр захидал нь ах дүү хоёрын эцсийн захиа холбоо байсныг тухайн үед ээж минь яахан мэдэх вүлээ. Захидлаас хойш нагц ах сураг тасарч эхээс гуруула байснаа ээж охин дүүтэйгээ хоёул болж хоцорчээ. Ээж ахыхаа илгээсэн зургийг гэртээ авчирч аавдаа үзүүлээд авдрын ёроолд нандинан хадгалсан байна. Тэгэхэд нагц аав бориво гიშгэлэн ирэх янз бүрийн улс төрийн хар шуурганд дайрагдахаас зовж ээжийн эзгүй хооронд зургийг галт хийсэн гэдэг. Энэхүү явдал ээжид насан туршийн харамсал болжээ. Нагц аав чинь зүрх багтай хөөн. Ядаж гялгар уутанд боогод газар болчихгүй ахын минь үлдээсэн ганц юм тэгээд алга болсон доо хөөрхий. Гэж ээж насан өндөр болтлоо ярьж харамсаж байсан билээ. 20 дугаар зууны 80-аад оноос төрийн бодлого нээлттэй болж чөлөөлөх дайнд салж бутарсан Тайванд байгаа монголчууд өвөр Монголд байгаа төрөл төрөстөө хайх чимээ мерсэр дуулдах болов. Коменданны цэрэгт явж байсан Тайваны нэгэн монгол настан хөвөөч шар хошуунд ирж садан төрөлтөөгөө уулзалтсан баттай сурагт зоригжин манайхын ч нагцаа хайж сураглах санаа хүсэл орж байсан юм. Нагц эмээг цэрэнжид гэдэг. Нагц эмээ амьдралдаа 6 хүүхэд төрүүлж хүүхдээ амьдралаа гэсээр үзэхгүй юм үзэж туулсан заяа нэмгэн нэгэн билээ. Нагц эмээ маань залуу халуун насандаа нудрахтай торгон дээл өмсөж тод өнгийн бүс бүслээд оёдол үйл дуран ажил хэрэгт хөнгөн шингэн ухаалаг бүсгүй явжээ. Юмд төвчээртэй хэрэг явдалд ухаалаг ханддагаараа ээжийн дүү хоёул төстэй. Хүн амьтантай эв найртай харилцаж ам зурж муудалцаж байгаагүй юм. Намайг төрсний дараахан нагц эмээ нутгаасаа гарч мянган газрын тэртех авах хошууны жаргалант химээх хилийн нэгдэлд нүүж очижээ. Төрсөн ганцхан эгчээ орхиод халуун илгэн нутгаасаа салж төрөл төрөсөд ойр дотн гих юмгүй хаах олын хүний нутагт нагц маань гадна дотны нүсэр ажилд нурууга бүгцийтэл зүтгэж 10 жил үйл тамаа үзжээ. Энэ хооронд эгчдүү хоёул тоотойхон удаа загтлаар харилцаж байсныг тооцохгүй бол үндсэндээ холбоо тасарсан байж. Нагц эмээ маань өдөр хонио хариулж шөнө манаанд гарна. Хажуугаар нь гэр зургийн аахар шахар ажил ихтэй. Хөдөөний малчтын ажил дуусна гэж байх юм биш. Өөрийн цагаан гэгээнээс үдшийн бүрийн болтол зогсоо зайгүй ажиллаж байжээ. Намайг 9 настай тэр жил 1979 оны хавар нагцих авах хошууны жаргалант нэгдлээс нутагтаа нэг ирсэн юм. 10 жил уулзаагүй эгч дүүс. Тэдний үр хүүхдүүд уулзалдаж, бөөн баярлж, хэдэн өдөр хөл хөөр болж билээ. Нутагтаа байснаа бодвол нагц эмээ чинь өөр болж, өнөө ухаан хурц, ажилд гялзуур, цэрэнжид харагдахаа болов. Хүн эцэг эхээсээ өнчирхийн адил нутгаасаа өнчрүүд ядардаг юм байна да. Гэж нагцыг бутсан хойно ээж ярьдаг байж үлээ. Авгад удаан суусан нагцын давсгүй цайнд бид дасдаггүйч авга хошуунд туулж өнгөрөөсөн олон арван явдал учраа үлгэрлэн хэлэхтэн дуртай байдаг юм. Нагц зуухны үүдэнд сууж баруун гартаа аягаал авхан бариад олон үлгэр ярьж тэгэнгээ цайнаасаа уучлана. Бид нагцын царайг харж амтаархан чагнадаг байлаа. Шөнийн харанхуй үед хээр хөдөө хонь манаж явхад чөтгөрийн гал үзэгдсэн. Тэр гал зарим үед хөл доор нь үсчиж байсан гэж ярина. Аянга нижигнэх шөнийн талд сүргээ хариулж явхдаа чонтой халз таарч харц тулгарж байснаа ярина. Морьтой хүн бужигналдан өнгөрөх хүний эсгэрч инеэх манааны гэрт сонсогддог байлаа гин.
Харанхуй шөнө хээр хөдөөх манааны ноорхой гэрт янз янзын дуу шуу сонсогдоход хуухны үс босно үсттэй. Бид нагцаас "Тэгэд та айдгүй юу?" гэхэд нагц "Айх юу ах вэ? Хийл үсттэй" гэж юу ч болоогүй юм шиг тайван хэлдэг нь өнөөч нүдэнд тодхон. 2006 оны хавар нагац эмээ маань унтах нойрондоо хорвоог орхиод оджээ. Ганц дүүгээ алдаад ээж олон хоног шаналсан билээ. Сүүлийн хэдэн жил хошуун дээр сууж байхдаа "Хэрвээ байсан бол дүүтэйгээ хоёул хантай суух юмсан" гэж үгүйлэн дурсдаг байсан юм. Ээж залуу багаасаа хол явж эрдэм нам сурч тэр цагийн юм үзэж нүд тайлсан хүн байжээ. Анх гэрээр цагаан толгой тоо бодлого сурч байснаа 1939 онд цахар чуулганы Жамбэд байгуулсан Монголыг мандуулах эрдэм соёлт дундад сургуулийн охидын ангид оржээ. Ээж тэгэхэд 10 настай байв. Охидын ангийг хожимын хүмүүс Жамбэгийн охидын сургууль гэдэг. Ээжийг охидын сургуульд явхад Доржжав гэдэг хүн ээж өөр нэг хүүхэн хоёрыг үхэр тэргээр бовчон хүртэл хөрөг өгнө. Бошоо дайгаас Жамбай хүртэл 300 гаруй газар зайтай. Бошоодын цагаан манхнаас өглөө эрт гарч бүтэн өдөр явж бүрий тасарч байхад бовчон хурч хоноод маргааш нь цаашаа ачааны машины задгаа дэвшин дээр ахин нэг өдөр шороо тоосонд дарагдж байж Жамбай хүрчээ. Өвөл зууны амралт болоход ачааны машин үхэр тэрэг морин тэрэгний аль таарсанд нь сууж гэртээ ирдэг байв. Охидын сургуульд монгол багшаас гадна Япон хүн багшилж байжээ. Монгол хэл, Япон хэл, тоо бодлого, биеийн тамир, уран зураг заадаг байсан байна. Нэг удаа Дэван дэмчиг дон руу ирж сургуультай танилцах болж гин. Өглөөнөөс эхлэн анги байр хүрээгээ цэвэрлээд багш сурагчид бөөн ажил болжээ. Үдийн алдад сурагчдыг замын хоёр талаар игнүүлж зогсоогоод байтал нэг жижиг хар машин ирж зогсов гин. Машинаас буусан хэдэн хүний дотор хар дээлтэй, нуруу өндөрхөн нэг хүн байсан нь Дэван байжээ. Дэван сургуулийн хичээлийн гэр, байр, галтогоо хүүхдийн хоолундтай танилцаад улс үндэстнийхээ төлөө эрдэм соёл сайтар эзэмшээрэй гэж захиж байлаа хэмээн ээж манд дурсдаг байсан. Ээж охидын ангид 3 жил суралцж 1942 онд залгаж байтал дайны нөхцөлд эргэлт гарч Япон ялагдах тухай мэдээ Монгол оронд тарж эхэлсэн байна. 1944 оны намар Монголыг мандуулах эрдэм соёлт дундад сургууль Жамбэгээс нүүж туян хайрхны ингэрт буусан цагаас ээж сургуультай буцаж явсангүй. Япон ялагдах чимээг сонссон нагац аав ээжийг сургуультай явахын зөвшөөрөөгүй гэдэг. Япон ялагдаад буцахдаа охины минь аваад явчихна. Одоо зүгээр гэртээ байлгаж байгаад мордуулчих юмсан гэж охиноо мэд саруул авч хоцрох цөлх ухаанаар аав нь шийджээ. Ээжийн минь эрдэм соёлын замаар явах мөрөөдөл ингээд мохордожээ. Охидын сургуульд суралцж байсан өдөр хоногудаа ээж үргэлж дурсдаг. Хамгаас их яригддаг алтан гэрэл гэдэг багшийн нэрийг би хэдийн тогтоогоод сүүлдээ алтан гэрэл багш гихтээ зэрэг миний хуучин танил мэт санагддаг болжээ. Алтан гэрэл гуай бол Цахар аймгийн сурган хүмүүжлийн нэрт зүтгэлтэн сурагчдаа халамжилж хамгаалдаг багш байсан гэдгийг ээжийн яриа олон ном судраас би гүнзгий ойлгосон юм. Ээж минь 2010 онд соёлын алтан үлгий бошоодой номд өгсөн ярилцлаганда үр хүүхдээ бичиг эрдэмтэй болгох нь нэгэн үндэсний бадрал хөгжлийн үндэс, бусад үндэстэнтэй мөр зэрэгцэн урагшлахын баталгаа мөн. Ялангуяа эмэгтэйчүүд бичиг соёлтой байх нь үндэсний хэв чанарыг дээшлүүлэхэд чухал үйлдэл үзүүлдэг. Миний нэг насны ажил амьдралд охидын ангийн үзүүлсэн нөлөө хэмжээлшгүй их гэж хэлсэн байдаг. Дайн дажны чимээ өмнөтэй цагт үр хүүхдээ хол явуулахгүй гэсэн эцэг хүний сэтгэл ойлгомжтой. Сургуулаа орхисондоо ээж харамсдаг байх гэж би боддог байв. Энэ тухай хөндөж ярихад ээж
Тэр үеийн хүмүүс өөрийнхөө үзэл бодол муутай байлаа да. Тэр үеийн Монгол газар буйдхан мэдээлэл хаагдмал явуулын хүнээс дамаг сонсох учраас цагийн байдлыг ойлгохгүй. Хэрэг явдлын үзүүрийг баргалж чадахгүй байлаа. Жирийн малчин хүний хувьд нагаз авч нь охиноо дэрэгдээ мэд авч үлдэхийг бодсон нь буруугүй л дээ гэж ярьж үлээ. Үнэн хэрэгтээ тэр үед хүмүүс үр хүүхдээ хол газар харь улсад явуулах дургүй байсан. Өнгөрсөн зууны 30-аад онд хөвөөч шар хошууны 4 худаг хэмээх газар Шведийн христийн шашин дэлгэрүүлэгч Ёл Эриксон гэртээ сургууль эрхэлж, Монгол охид хүүгүүдэд англи хэл, монгол хэлний хичээл заахын зэрэгцээ Европ анагаах ухааны боловсрал олгож байжээ. Ёл Эриксон хүүхдүүдийг зоригжуулах үүднээс хичээлээ сайтар сурч байгаа хүүхдийг гадаад улсад гаргаж суралцуулна гэж үг гаргасанд эцэг их нь өнөө маргааш гэж цуврсаар байгаад бүгд хүүхдээ гэртээ авч харьцгаасан гэдэг. Тэр үед ээж нутагтаа бичиг соёлтой цөөн хүний нэг нь байсан тул нутаг усны бичиг үсэгтэй холбогдох ажлыг хариуцдаг байжээ. Охидын сургуульд ээжтэй хамт сурч байсан хүмүүсийн дунд Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Монгол хэл бичих судлах газрын найруулагч Намжилмаа, Улаанцав аймгийн төлөвлөгөөний зөвлөлийн дарга Сэжидмаа, улс төрийн зөвлөгөөний Шулуун хөх хошууны 2 дугаар хугацааны зөвлөлийн дарга Орломжид зэрэг байжээ. Ээж минь 19 байхдаа аавтай ураглаж, зөөлөн гол сумын ар булаг, одоогийн шанд балгасны ар булаг гацаанд иржээ. Ээжийг бэр болж ирэхэд аавын аав, миний өвөө Ламжав насан өөд болоод аавын ээж, миний эмээ Рашма гэдэг жаргарсан настан өрх толгойлж байжээ. Аавынх тухай үедээ хонималтай хөрөнгөлөг аль байж л дээ. Энд нэг юм тодруулахад аавын бэргэнийг бид бүдүүн мөөм гэж авгаалдаг байсан юм. Ингээд ээж бүдүүн мөөм хоёул үүрийн гэгээнээр босож үнэндээ гараад багуудад сааж дуустдаг байсан гэхээр олон үнэтэй байж. Хоол хүнсээр илбэг, мах тос гурил будаа дүүрэн, бутан шар тос, сагс хурууд цагаан эдээг шал буюу дашинга дээр игнүүлэн өрсөн байдаг гэж ээж дурсдаг байсан. Эмээ маань амьдралдаа маш царуу, гэр бүлийн ёс зүйд хатуу хүн байжээ. Миний ээж 19 настай хүний болон мордож ирээд ганц л удаа төрхмөө эргэж байсан байдаг юм. Миний их эгчийг 3 настай байхад ээж минь үхэр тэрэгэн дээрээ дэрсэн адар дэвсэж, яшингаар нь дэрсэн хайс тойруулж хашаад төрхмөө чиглэж гин. Сүжийн булгийн зүүн дээгүүр хоошоо орж бошойтой нуруу үзэгдэхтэй зэрэг нулимс нь өөрийн ирэхгүй бөмбөрч эхэлжээ. Тэгэхэд том ихч хайсны дээгүүр толгоогоо гаргаж бошойтой нуурт ганганалдах усны шуудын дугарахыг дуурайж ган гэж явсан гэдэг. Гэртээ ирэхэд амбаа, аав тогоон дээрээ хэдэн яс чанаад хүлээж байв. Оройн 2 аяга Монгол архинд халамцаад ээж минь намайг эргэж очсонгүй гэж гомдлож бас эрхэлж нэг уйлж гин. Төрхөмдөө 3 хоног үгүй юу эргэж буцснаас хойш ахиж очоогүй. Амбааг наснаас халихыг мэдээгүй, бүр сүүлд бусдаа сонссон. Тэр үед бэр байх хэцүү. Одоо та яаж адил байх вэ гэж ээж маань ярьдаг юм. Бошоодоо ингэр булаг гацаанаас жараад газрын зайтай. Үхэр тэрэгтэй явхад нарнаар гараад бүрий тасрахад хүрдэг байжээ. Хөөхий ээж минь төрхмөө санахтаа баруун манхны орой дээр гарч бошоодоо нуураа бараалж нулимсаа арчин суудаг байж. Тэр үед өөрөө гүйгээд гарчихдаг байсан. Сүүлдээ нас ахихаар алхахад хүчээр болж гэж 20 гаруй жилийн өмнө надад хуучилж билээ. Тэгэхэд би ээжээ үнэхээр их өрөвдөж хөлтөө байгаа дээр нь нутгаар нь авч явъя гэж сэтгэл шулуудаж байсан ч бодсондоо хурч ээжийг авч явж чадаагүй дээ. Өнөөж харамсаж байдаг юм. 1986 оны зуны амралт болоод ах бид хоёул гэртээ хараад байв. Тэр үед айлд хүргэн орж манхан усанд ирсэн бошоодын нутагтай Баатар гэдэг хүн байсан юм. Баатар өөрөө хятад хүн боловч
Хятад үгэндээ муу, үг яриа, зан заншил аль нь ч монголчсон хүн байв. Ээж түүнийг нутгих гээд их дотн үздэг. Баатарч хүн эрхэлгүй ээжийг ээж гэж дуудан манад байнга орж гардаг байжээ. Баатар тракторын жолооч. 55 морины хүчтэй том оврын трактортай байв. Тэр зун Баатар нутаг буцахад ээж түүний тракторт сууж нутагтаа айлчилсан юм. Аав ээж нь үгүй, төрсөн дүү нь үгүй ч гэсэн бошоотойд ураг удмын ахан дүүс тэдний ачцээ олон байв. Нутгаасаа гараад 30 жил болсон ээж минь тэр зун төрсөн нутгийнхаа бүлийн хөрсөн дээр ахиад хөл тавьж билээ. Төрөл садантайгаа элэг зүрхээ нийлүүлж, өнгөрөө одсон ахан дүүсээ дурсаж, нутгийнхан хууч хөөрч, халуун яриа дэлгэсээр арваад хонлоо. Ингэж байтал сургууль эхлэх төхөж ах бид хоёрыг сургуульд явуулах болж, хоёр хүүгээ явуулаад ахиж ирнэ гэж ээж хэлээд салсан юм. Ээжийг бутсан хойно сэтгэлд нь их ойр дотн байсан дүү цэрэн намжил нь нэг их удалгүй нас оржээ. Энэ гашуу мэдээг сонсоод ээж нэг хэсэгтэл дууга хурааж сэтгэлэн зовирлон шаналсан юм. Миний ээж бие өндөр, үгэд дуу цөөнтэй, дөлгөөн төвшин хүнсэн. Ээж минь үгээр биш үйлдэлээрээ үлгэр болгож үр хүүхэдтэй хүн байхын учир ёсыг сургамжилдаг, амьдралыг гүн ухаарсан хүн юмсан. Юмд яваад ирэхэд нь тосоод очих хүний өөрийн хүүхдүүдийг чихэр боорцог алагчлалгүй тарааж, худаг дээр ирсэн хүний өөрийн малыг адилхан усалдаг байж. Хөрш саахалт нь ээжийн минь энэ занг илүүтэй хүндэлдэг байжээ. Би 3-4 хөрч байсан санагдах юм. Ээж намайг хөтлөн ханхал суманд оторт яваад ирэх аавыг тосож байсан нь надад мартагддаггүй юм. Аавын төрх бүдэг бадаг санагддаг. Аав мориноос шалмаг бууж байсан ганц балархаа үзэгдэл ой танд үлджээ. Намар болоход ээж намайг дагуулж бор толгойн ингэрт өвс хатна. 2 савнд ус дүүргэж богцсондоо хийн. Боорцог гамбир ойр зурын юм хийсэн богцоо надад өрүүлж ээж хадуураа мөрлөөд бор толгойг чиглэн алхдаг байлаа. Ээжийн хадуур хангин хагас дугуйрын шир хяргаж мөрлсөн өвс ханар нь налан ундагсан. Амсхийх зур ээж хадуураа нийлнэ. Хадуурыг бид сандуу гэдэг юм. Сандуу билүү хоёр хавиралдаж, билүүний баас хадуурын эр дагаж урсна. Ээж нойтон өвсөөр сандуугаа зүлгэж, хяаг даалгаж, эрийн шалгахад би хачирхан далим гаргаж, хяаг гэрчиж үзхийг хүсвч ээж гараа эсэгвэ гэд болиулж намайг хяаг түлэхээр явуулна. Хээрийн цай амттай, утаа өнөртөж агаар сэнгнэх мэт болдог. Би гидсээ цэрийтэл цай уугаад хадсан өвсөн дээр хэвтэж байгаад намрын наранд нозоорч унтаад өгдөг байлаа. Хадсан өвсөө хатааж хэд хонуулаад өвлжөөр үгээ зөөх гэж ээж бит хоёул үхэр тэрэхтэй очдог. Өвсөө тэрэгэн дээр дөрвөлжлэн ачаад татлагаар сайтар татаж чангална. Ээж минь намайг сугнаас өргөж тэрэхтэй өвсөн дээр суулгана. Өндөр дээр гарц суусан надад хөвөн цагаан үйлс толгой дээр хөвөлдсөн гар сонгохтол хүрмээр санагддаг байж үлээ. Цагаан сар ойртоход ээж хүүхдүүдтэй хувцас гутал хийж эхэлнэ. Хэдэн 10 өдөр шөнө хагаслан юм ойдог байжээ. Тэр үед цас их орно. Өдөр нь бригадын мал маллаж, хашаа хорооны цас цэвэрлэж, шөнө нь юм ойдог байв. Цаваг хатааж зулаг эсгэн, олсон ирч ул ширнэ. Шөнө болгон сүүлийн учиг бөхлөөд босч гатаа гарахад 3 марал баруунаа ташиж дунд шөнө өнгөрсөн байдаг байж билээ. Бригадын сургуульд байсан үе. Өвлийн өдөш би хотны зүүн айлын урд эдээшилж байсан хэдэн барууга авчрах гэж гүйлээ. Гүйж явтал зүүн айлын 2 нохой над руу боргов. Айсандаа би нүдээ таг анж саваа модоо гоцолзуулан өөртөө ойртуулахгүй хичээж байв. Сэгсээсэн үстэй том нохой байсан. Тэгж байтал зүүн айлын эзэгтэй гүйж ирээд нохоогоо хорив. Би гэрлүүгээ уйлж дуу хатаасаар гүйлээ. Ээж намайг тэрч тайвшруулад нохойноос айгаад сүнсэн зайлжээ гэж 3 үдэш хурайлж домонж үйж үлээ.
Зүүн айлын эзэн миний араас гүйж орж ирээд надаас асууж лавлаад хоёр нохоогоо боож алъя гэд гарахад ээж сандран араас нь гарч нохоогоо боомлохыг болиулах гэж зөндөө гуйж ятгсан санагдана. Гэсэн ч өнөө хүн хэд хоногийн дараа хоёр нохоогоо боомлсон чимээ дуулдсан билээ. Жихүүн салхи сэрчгэнсэн намар орой нэг өдөр сургуулийн чөлөөгөөр гэртээ ирэв. Гэртээ иртэл ээж зуухны нурманд болсон төмсөрхүү юм гаргаж өгөв. Хальсын нарилга дотроо шаргалдуу хацхад маш амттай байлаа. "Ээж, энэ юу вэ?" гэсэн ээж минь. "Амтад төмс" гэж хэлв. Жамбын охтын сургуульд байхдаа идэж байсан гин. ертөнцид ийм сайхан амттай төмс байдгийг би тэгж мэдсэн юм. Манай нутагт амтад төмс байдаггүй. Ээж хаанаас олж авчирсныг мэдэхгүй юм. Түүнээс хойш амтад төмс идээгүй. Хожим Бээжинд оюутан болж ирээд ахин амталж үзэж билээ. 1993 он. Их сургууль төгсөөд намар гэртээ харж буцахдаа ээжигээ Бээжинд авчирсан. Тэр жил миний ээж 64-тэй байжээ. Хүмүүс настай хүн Бээжинд ирээд дасахгүй амьдарч чадахгүй гин. Ээж хагас жил орчин манайд байлаа. Дасахгүй байна, нутагтаа очмоор байна гэж хэлж байгаагүй. Тэр үед найз охин маань залуухан, цай хоол хийхдээ гаргуун биш байсан ч бид жижигхэн ширээнтэй халуун уур савсуулж дулаан сайхан уур амьсгал цалгиулдаг байлаа. Өглөө бид хоёр ажилдаа явна. Ээж тагтан дээр зогсож харцаараа үднэ. Орой ажил тараад ирэхэд мөн тэндээ хүлээ зогсно. Олны дундаас бид хоёрыг таньж гар даллан өгтдөг байлаа. Үндэсний хэвлэлийн хорооноос гаргасан Зоригт Баатар тогтох гэж ном авчирч өгсөн юм. Өдөр нь ээж номоо уншаад орой бидэнд ярьж өгдөгсөн. Ээж минь 70 хүртлээ мал олсон. Насаараа мал дагсан хүн малаас салж чаддаггүй юм билээ. Нас ахаад ирэхээр нь тогтухтайг нь бодоод хошооны төвд суулгах болов. Байшин дарэ гэж өвлжнэ. Задгай газар агаар ус малын бэлчээрээ санж өвлийг арай л гэж бардагсан. Дулаарангуут хөдөө ихчинд малын дэргэд очино. Таяга тулаад малын хашаа дотор явж байхдаа сэтгэл нь тайтгарч жаргадаг байсан байх та. Насан өндөр ээж минь өөрнийг ажилтай болов. Өдөр алдалгүй эрх тоолж майн уншдаг болжээ. "Майн уншиж залбирах нь одоо хэний тулд юм бэ?" гэж тоглоом хийж асуухад ээж намайг загнаж, "Бурхан шүтээндээ итгэж сүсэглэж хүссэн санснаа даатгадаг. Орхиод гарсан гэр орон байна, газар ус байна, нутгийн ахан дүүс байна, үр хүүхэд ач зээ байна. Тэднээ л гэж залбирч даатгаж байгаа нь энэ дээ" гэж хэлдэг юм. Би энэ барагтайхан хэвтэж байсан ч эрхээ эргүүлж майн уншихаа таслаагүй юм. Аав ээж хоёр минь 1949 онд туураг тусгаарлажээ. Энэ олон жилд хоёр буурлаас минь салаалсан 7 хүүхэд, 18 ачцээ, 15 ачинцэр, зээнцэр энэ ертөнцид мэндэлжээ. Ээж аавын минь удан болох энэ 39 хүн удмынхаа хиймрийг өргөж гал голомтой бадрааж явна. Миний ээж 2018 оны 11-р сарын 29-нд бурхны оронд одсон. Ээж минь их буянтай хүн. 90 насны их хутаг зооглосон. Ойр тойронд нь ийм өндөр насалсан хүн үгүй. 7 хүүхэд төрүүлж өсгсөн. Үр хүүхэд нь эрүүл сарвал хүнээс дутах юмгүй сайхан амьдарч байна. Ахас ихэстэй тахим дуу, дүү нартай нөмөртэй хүмүүс болж өссөн. Энэ бүхэн ээжийн минь үлгэрлэл, захиас сургаал буюу. Ээжийн минь буян дээр хол ойрын олон хүн цугласан. Насан хутагт нь сүжиглэж, хазайж ховирдоггүй занд нь хүндэтгэл илэрхийлэх гэж нутаг түмэн нь хуралдан цуглаж, цогцсын 3 хоног сахиж билээ. 3 хонуулаад нутгийн хойд талд харагдах суврагын өндөр уулын энгэрт аавын хажууд нутаглууллаа. Тэр өдөр тэнгэр цэнхэрдсэн сайхан өдөр байв. Бунхны өмнө арц суугаж,
хүжийн утаа хуйлран байлаа. Ээжигээ нутаглуулад буцаж явхдаа өвөлжөөний үүдээр өнгөрөхөд ээж маань хараа зогсож байх шиг санагдана. Хичнээн ч удаа сургуулаасаа ирэхэд ээж минь яг энэ үүдэн дээр намайг угтаж аваад үнсэж оруулдаг байсансан. Хошуун төвд гэртээ ирж дотогшоо ороход жижигхэн өрөө нь ханхайж эзгүй ирээд эвгүй. Ээжийн буйдан хоосон. Орон хоосон. Сүүлийн удаа усалсан цэцэг навчсан чийг хатаж амжаагүй хагцал гуйнгийг үл мэдрэн дэлгэрсэн хിവэр. Ургах нарны алтан туяанд суврагын өндөр уулын оргил манхан усны айлууд налайж газар дэлхий тайван амгалан үзэгдэнэ. Үүдэн цагсаах аавын хоёр хайлаас навч намайгаа сэгсэрч шүний нойрноос сэрэхэд сүрэг болжмор намаан дээр нь бөөгнөрч өөр өөрийн хэлээр үлгэр шулгана. Тэнгэр бурхан минь өршөөж хайрал. Өндөр богд минь өршөөж хайрал. Өвөг дээдэс минь өршөөж хайрал. Хэмээн шившиж цай цацлын дээжийг өргөж залбирдаг ээжийн минь төрх нүдэнд тодорч харагдана.